За ер нь бол яг энэ ягаан өнгөөрөө гендерийн хүчирхийлэлтэд тэмцэх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өнгө гэдгээр дэлхийд одоо бас үгээр нэгддэг байгаа. За бид нар өнгөрсөн жил та бүхэн санаж байвал бас эмэгтэй гишүүд ягаан хувцаараа ижилсэн ягаан одоо өнгийн акт зохион байгуулж ирсэн. Тэр нь бол нэгдүгээрт улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулъя гэдэг ийм санал орж ирснийг бид эсэргүүцэж за улс төрийн намын тухай хууль дотроо төлөөллийн төв байгууллага за намуудын одоо удирдах зөвлөл зэрэг одоо энэ намын доторх одоо энэ удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн одоо квот нь буюу аль нэг хүүсэн 40-оос доошгүй хувь байна гэдэг заалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй энэ одоо ердөөсөө одоо хойшлуулах ёсгүй гэдэг агуулгаар нь тэр хуулийг одоо эсэргүүцэж бид одоо ягаан хувцаар ижилсэн. За мөн түүнчлэн тухайн үед бол та бүхэн санаж байвал манай Нарантуяа наараг л дахиад одоо өмссөн зүснэр нь ягаан полтоо өмссөн байна гэд одоо бас нэлээд одоо шүүмжилж ийснийг бид нар эсэргүүцэж ягаад дандаа эмэгтэйчүүдийг өмссөн зүүссэн үс гизэг харагдах байдал дээр нь дандаа ингэ шүүмжилж идэм бэ. Үүнийг одоо эсэргүүцэж байна гэж бид нар тухайн үед энэ акцийг зохион байгуулсан. За өнөөдрийн хувьд бол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн одоо санал хураалт бол явагдана. Гишүүд бол асуулт асуугаад үг хэлээд бол дууссан байгаа. Ингээд арчилсан намын завсарлага өнөөдөр одоо дуусаж бид санал хураах ийм одоо акц явагдаж байгаа. За энэ дотроо бол за яг ерөнхийлөгчийн хуулийг хилэлцэх үе шатад бол манай эмэгтэй гишүүд рүү нэлээд одоо дайрсан. Ялангуяа одоо жаргалан гишүүнг бол маш ёс зүгүүгээр одоо бас хувийн одоо дайралт хийснийг бол бид нар нэгдүгürt эсэргүүцэж байгаа. Хоёрдугаарт болохоор яг үндсэн хуулиар одоо улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах залтууд нь тодорхой байгаа. Мөн түнчлээ одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар улсын их хурлын гишүүнийг игүүлэн татдаггүй гэсэн ойлголт хүмүүст яваад байна л да. Ийм биш шүү дээ. Игүүлэн татах тодорхой залтууд байгаа. За энэ дотроо яг энэ өргөн барьсан байгаа хууль дээр онцгойлж жагсаалтын гишүүдийг ёс зүйн ноцтой алдаа дутагдал гаргасан бол ноцтой одоо алдаа дутагдал гаргасан бол таслал хидэн удаагийн зөрчил одоо гаргасан бол гэвчлэн одоо яг жагсаалтын гишүүдэд чиглэсэн ёс зүй дээр нь суурилсан ийм одоо игүүлэн татах зүйл заалтыг намд одоо энэ эрхийг өгж байгаа нь одоо энэ санаачлагыг гаргах эрхийг өгж байгаа нь хамгийн түрүүнд эмэгтэйчүүд одоо мэдээж одоо үүнд юу гэдгийг өртнөө. Ийм учраас энэ бол нэгдүгээр үндсэн хуулиар улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах нөхцөлийг өргөжүүлсэн байна. Хоёрдугаарт ер нь дандаа л одоо энэ нийгэмд энэ шүүмж ёс зүйг эмэгтэйчүүд дээр л хамгийн түрүүнд дугарч хамгийн их давалгаалж байгаа нь бол буруу юм аа. Ийм учраас эмэгтэйчүүдийн эрхийг бас энэ талдаа бол хамгаалах ийм ягаан өнгөөр ижилсэн ийм акцийг зохион байгуулж байна гэж ойлгоо.